Стандарт хэмжилзэн газрын хувьд олон улс буюу Монгол улсын хэмжээнд хэм хэмжээг тогтоох стандарт гэдэг зүйл маань ямар хэм хэмжээтэй байх ёстой юм. Монгол улсын хэмжээнд энэ стандартыг батлахад иргэнд ээлтэй байх уу? Тухайн хүнс байдаг юм уу, барилгын материал гэдэг юм уу, тэр нь өөрөө хүний эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлт юм уу гэдэг зүйл дээр манайх стандартыг батлаад түүнийг хэрэгжүүлэх явц дээр бол бид нэр анхаарч ажилладаг. Стандарт батлах явц маань бол нийт 1 жил 6 сарын хугацаа буюу 18 сарын хугацааг зарцуулдаг. За стандарт батлахад бол иргэнээс, за төрийн байгууллагаас, хувийн хэвшлээс, зам мөн бодлого хэрэгжүүлэгч яамдуудаас төлөөлөл болгон оролцоод мөн дээрээс нь манай стандарт хэмжилзэн газраас тусдаа үйл ажиллагаа явуулдаг 64 техникийн хорооны төлөөлөл оролцоод энэ стандарт нь олон улстай зам талбайн стандартыг аваад үзэх юм бол явган үний зам нь мм, сантиметртэй байдаг юм бол Монгол улсын хэмжээнд энэ стандарт маань мм, сантиметраар байх ёстой байна гэдэг зүйлийг бид нэр техникийн хороогоор хэлэлцээд батлаж гаргадаг. За стандарт батлна гэхээр манайхан бол стандарт хэмжилзэн газрыг хэрэгжилт нь хаана байгаа юм бэ? Хяналтыг хэн тавих вэ гэдэг асуултыг бол тавьдаг. Гэхдээ манайх бол стандарт батлах явц маань өөрөө урт хугацааны байдаг учраас дээрээс нь Монгол улсын хэмжээнд тохирсон стандартыг батлахад маш их цаг хугацаа ордог учраас манайх стандартыг тохирсон байдлаар батлаад гаргадаг. За бодлого хэрэгжүүлэгч яамжууд маань бол тухайн хяналт хэрэгжүүлэлтийг бол хянаа тань явах хэрэгтэй байд юм а. Явган үний зам талбайн стандарт гэж үндэсний 6808 2019 онд батлагдсан стандарт байдаг. За энэ стандартаар бол авт замын хажууд байгууламжийн хажууд явган үний зам үн дээрээс нь ногоон байгууламж тэгээд барилга байгууламж гэж хашлага гэж орж ирдэг байгаа. Ийм дараалтайгаар явган хүний замны хажуудалд бол бүрэлдэхүүн байдаг. За явган хүний зам нь бол нэг хамгийн багадаа 1.2 мм, 1.2 см байх ёстой. Харин хамгийн өргөнөөрөө авах үзэх юм бол 3 м-ийн өргөнтэйгээр хийгдэх ёстой байдаг. За Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг стандарт хэмжилзэн газрын хувьд өнгөрсөн 2023 онд бол бид нэр иргэдэд ээлтэй стандарт өдөрлөгийг бол зохион байгуулсан. За үүнээс гадна стандарт Монгол за мөн юмд хэмжээ бий гэд маш олон ажлуудыг бол хийж иргэд олон нийтэд стандартын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг бол хийж хэрэгжүүлсэн. За үүнээс аваад үзэхэд бол хяналтыг нь тавих асуудал бол нэлээд орхигдсон байна гэж иргэдийн зүгээс санал шүүмжлэл бол ирсэн. За энэ ажлыг хэрэгжүүлэх, энэ ажил дээр яаж анхаарч ажиллах юм, иргэдийн энэ стандарт хэрэгжихгүй байгаа энэ асуудалд бид хэрхэн анхаарах вэ гэж шадар сайд амар сайхан авч хэлэлцээд стандартчлал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлийн тухай хуулиа шинжилгэхээр болсон. За хуулийн шинжилгээх явц нь бол 80% та явж байгаа. За энэ ондоо буюу 2024 онд багтаан шинжилнэ гэж бид үзэж байгаа. За мөн манай стандарт хэмжилзэн газрын хувьд бол стандарт хэрэгжүүлэх төв байгуулахаар ажиллаж байгаа. За энэ төвийг байгуулснаар бид стандартын хэрэгжилт хяналтыг бол хаана тавих вэ гэдэг эргэлзсэн иргэдийн асуултанд хариулах зам мөн шууд манай харьяа газарт хандаад за стандарт хэрэгжихгүй байгаа хаана хаягдсан байна, иргэн танд хаана стандарт орхигдсон мэдээллийг бидэнд ирүүлээд тухайн стандартын хэрэгжилтийг хангуулах нөхцөл боломж бүрдэх юм а.